Та-да! За ингээ бүгдээрээ шинээр нэгдэж буй step to step гэдэг плейлисттэй тавтай морил энэ бол ихний дугаар. Ягаад дугаар энтер гэж ингэж амар сүртэй нэрлэдэг аваа гэхээр энэ маань айгу монцлогтой. За нэгт nail tutorials гэдэг плейлистээс юугаар ялгаатай юм бэ гэхээр ямар ч юм брэнд заахгүй. За тэгээд авсан газар инээ тэрийг бол заахгүй. Та энийг хаанаас авсан бэ гэж асуувал би хариулахгүй. Яагаад гэвэл ер нь иймэрхүү юмнуудаа би nail tutorial гэдэг юмдаа ярьцдаг болохоор зөвхөн энэ дээр бүгдээрээ тухайн дизайнаа сонгогдсон дизайнаа яг гоё уншина. Ер нь дизайн уншина гэдэг чинь амар тийм том юм байхгүй юу? Та дизайнаа зөв уншсанараа тухайн чиний өөрчлөлөгчөө авчирсан тэр дизайны зурган дээр зургаас чи зөрүүлэхгүй байх магадлал маш өндөр. Маш адилхан болгох магадлал ер нь 80-90% баггүй юу. Тийм болохоор ингээд дизайнаа зөв уншина. Тэгээд яг дарааллын дагуу 1 динэн, 2 динэн, 3 динэн, 4 динэн гэдэг дарааллын дагуу явах учраас нэгт тайдад маш ойлгомжтой, 2 дин тэг амарх учраас юм хүртээмжтэй. Тэгээд дундуур нь олон юм нуршихгүй байх нь байна. Тэгээд бас маш хурдан хугацаанд бүгдээрээ энийг хийж дуусгадаг ийм плейлист маань нэгдсэн байна. Тэгээд зарим нэг одоо та нар энийг яад юм бол тэрийг яад юм бол гэсэн юм асуух юм бол nail tutorials гэдэг плейлист에 тавигдсан бүх бичлэгэнд доор асуултаа асуух боломжтой. Би хариулаад өгнө. Жишээ нь тэр наалтыг яаж наадаг вэ? Энэ хромыг яаж өрөх вэ? Тэ энийг инкүүдэхгүй гэдэг 3D gel-mel тиймэрхүү бүх юм угсаа nail tutorials орсон байгаа. Орсорч байх болно. Тэгэхээр step to step маань болохоор ялгаатай илүү хурдан тэгтээ сонирхолтой. Тэгээд яг л одоо Pinterest, Instagram дээр ирчиг аваад байгаа тэр дизайныг бүгдээрээ яг гоё уншаад дараалал дагуу ингээд хийгээд явна шүү дээ. Тийм байна. За ингээд би зарим нь мэдж байгаа бол би Instagram дээр ингээд 2 шинэ плейлист нэгдэж байгаа гэж хэлсэн байгаа. Нэг нь бол энэ step to step гэдэг энэ дизайн маань байна. Биш энэ плейлист. Хоёр дахь нь болохоор би хэлэхгүй. Тэрийг хийхээрээ хэлэн заяа. Тэгээд бидний хамгийн ихний сонгосон дизайн бол энэ нь. Яагаад вэ гэхээр би нэгт одоо энэ цацрагтай одоо шүү дээ тий. Энэ маань болохоор миний салоны тэм логотой жоохон холбоотой баггүй. Нэгт холбоотой. Хоёрт бас одоо энэ цацрагны шин доор байгаа энэ улаан өнгөний ялгаралт энэ төр чинь бас тэгэл сап гэл гараад ирдэг юм биш ахгүй юу хар суурь мөрөн дээр. Тэгэхээр бүгдээрээ нэг юм ямар тач кул юмнасаа эхлэе гэж бодож байна. Тийм ямар тач уйтгартай байхгүй гэдгийг би амлаж байна. Тэгээд нуушихгүй хурдан дуусна. Түүнсэж би ингээд амар хөгжилтэй байх болно энэ гэж бол хийж чадахгүй заяа. Тэгээ ямар тач эхнийхээ энэ хөөрхөн плейлистийг хүлээн авч үзнэ үү? Ингээд эхний дугаараа хийцгээе. За бүгдээрээ типээ бэлдсэн байна. Тэгээд шууд эхлээд харамлана. Хар өнгийг бол ер нь 2 давхарлах хэрэгтэй. Гэхдээ яг ихний давхарлалт бол нэг иймэрхүү байна. За хаталаа. За 2 дахь давхрыг явуулаа. Бас илүү кул харагдуулахын тулд жоохон урт тип сонгосон маа. Тэгэх юм бол төгсгөл нэг тийм гоё урамтай санагдах гэж бодож байна. За ингээ 2 давхар явцсан. Энийг хаталаа. 60-аас 90 секунд. Ер нь бол 90 секунд зүгээр шүү за. За бид нар тэгээд ямар ч хамаагүй ийм өтгөн зурлагын цагаан жил хэрэгтэй. Тэгээд matte top ерөөс яваг байгааз энийг ашиглана бүгдээрээ. Спонжийн хоёроо ашиглана. За хангалттай гоё ингээд хавчлаа. Яг энэ голдоо нэг юм бомбогоод ирж байгаа сте. Тэгээд шууд энэ дээрээ дарнаа. Жижигхэн үзүүрээсээ авлаа. Имийг авлаа. Ой амар гэрэлтэй харагдаад байна уу? За тэгээд иймэрхүү авцсан. Гэхдээ энэ жил бол амар ихтэж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ эмтэгш гадаргуутай таган дээрээ ч юм уу. За чинь энийг ашигтай. За нэг юм хавтгай юм байна тийм үү. Энэ дээрээ дарч ингээд. Ийм их аастай. Тэгээд энийгээ сайхан юм жигдэртлэн дараад өг. За тэгээд энэ дээр ингээд дараа авчих. Тэгэхээр яах нь бид нар улаан суурийг гаргахын тулд улаан тэр гоё омбрыг гаргахын тулд доор нь заавал ийм цагаан суурь явна гэсэн үг. Тэгжиж
одоо улаанаас гадна цайвар өнгөнүүд хар суурин дээр гоё өнгөө өгж харагдах нэ. За юм болчлоо. Одоо энийгээ бүгдээрээ хатаана. За одоо тэгээ бидэрт бас нэг юм улаан өнгөтэй зурлагын жил хэрэгтэй. Спонжороо бас жоохон хэсгийг авлаа. Юм уу адил өмнөх шигээ. Ой, тараагаад спонжоо жиглээд өгөх хэрэгтэй. Хатаад гараад ирсэн байгаа. Суурин дээр тарахаар ингэж гоё харагдаж байгаа хгүй. А түүнээсээ цагаангүйгээр хар дээр шууд улааныг дарах юм бол хизээж ингэж улаан өнгө харагдахгүй юм байнамаа. Гэт гоё харагдчихад. Тэнийг жоохон нэмээд өгнө. Илүү гоё нэмж өгөөд. Баг зэргийн хатаал төгснөхийн дараа дахиад нэг удаа бүгдээрээ нэмж өгнө. Тэгээд хангалттай гарсан гэж үзээд дараагийнхаа степ рүү орох нэ. За хатаад гараад ирсэн. Хангалттай гоё харагдтал нь улаангүй өгдөг хэрэгтэй. За ингээд миний хувьд бол хангалттай гэж үзсэн учраас энэ улаан усгалтыг бүгдээрээ шууд мат топкод явна. За хаталаа. За хангалттай хатаад ирсэн гэж үзээд нөгөө нэг гоё цацруулсан одоо зурцгаая. Одны хувьд бол амар төгс зурх гэж хичээх хэрэггүй. Ер нь бол нэг иймэрхүү данзааны яг ийм ориг хэлбэрийг нь гаргацсан байхад повдер үрсний дараа угасаал кул харагддаг байхгүй юу. Тэгэхээр нэг ийм жижигхэн далийн юм дээр амар сүртэй ач холбогдлоос битгий өгөөрэй. Яг мэдээж анханасаа цэвэрхэн зурж хийхийг хичээх хэрэгтэй. Гэтэ ийм хоёроор нь бүр амар юмыг бүр нэг юм perfection болгоод идэх хүмүүс байдаг да тий. Тэр хүмүүстэй хэлэхэд шал дими. Угаасаа тэгээд зөв дараалалтай, зөв гарамгай болцсон байхад ганц нэг дали зурсан нэг тийм амар асуудал байхгүй. За одоо энийгээ хатаацгаая. За одоо silver powder-аараа үрцгээе. Энд аваад бас иймэрхүү. Энэ порлоныг бол маш олон аргаар ашигладаг. Хөнкөө за одоо цэвэрлэлээ. Цэвэрхэн талаар нь спонжныхоо бүр эргүүлж. За ингээд хангалттай цэвэрлснийхаа дараа шууд энгийн топ явах нэ. За одоо сүүлийн алхам болох топ коут тавьцгаая. За хаталаа. Та-даа.
За ингээд тухайн дизайн маань ийм болсон байна. Гайсан тий. За тэгэхээр энэ мэтчлээ ингээд гой дугаарууд ороод явах учраас та хэд маань таалагджээ, таалагдаагүй, таалагдаагүй гэж бичээрэй. Ингээд наа битээ ингээд ганцаар юм оршуулад байгаараа тэгээд болж үл комент их бичээрэй. Тэгээд эхнийхээ дугаартаа хамт байсан та хэдтэй баярлалаа. Таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараачихаа дугаараар уулзлаа. Түр баяртай. Уф.